Дэлгэсэн тэрлэг шиг Төв Азийн тэгш өндөрлөгийн өвөр хормойд нь Бээжин босч байгаа энэ дэлхийн хөгжлийн алтан гадас. Эрдэнэ дэлгэсэн оюу толгойн уурхайчид бид улс үндэснийхэн их баяр наадман өргөн дэлгэр аюул осолгүй сайхан зохион байгууллаа. 2019 оны үндэсний их баяр наадмыг Өмнөг аймгийн дэвшүүлсэн соёлын өвийг хамгаалах, сурчлах, дэлгэрүүлэх жилийн үндсэн сэдвтэй уялдуулан болгосонтой холбосон болно. Урлаг соёлын одууд, орчин үеийн техник тоногдох хөрөмж, дизайны засал чимэглэлийн шийдлэр мэргэжлийн байгууллагатай хамтарч 6 удаагийн үйл ажиллагааны хүрээнд 10 гаруй мянган уурхайчид ажилчтан баярлуулж өргөн дэлгэр сайхан наадлаа. Өв соёл зан заншин шингээсэн энэ наадмын хамтран зохион байгуулагчаар гүний уурхайн барилгын менежментийг удирдах явуулж байгаа Worley компани ажиллаа. Өмнөг аймгийн сурын холбоотой хамтран зохион байгуулсан үндэсний сур харвааны нээлтийн өдөрлөг энэ наадмын сонирхолтой, ач холбогдолтой арга хэмжээний нэг байлаа. Энэ удаад Өмнөг аймгийн гар урлаачид аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан үндэсний хувцас эд хэрэгсэл, гар урлалын үсгэлэн худалдааг явуулсан оюу толгой компани Монголд үйлдвэрлэв стратеги болон орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бидний зорилттой бүрэн нийцсэн үйл ажиллагаа болж чадсан. Ажилчдад уурхайн талбар дээрээс үндэсний хувцас, наадмын гоёл, эд хэрэгслийн бэлдэх боломж олгосон нь үсгэлэнгийн давуу тал байлаа. Монголын олон үндэстэн ястангуудын хувцасны фото үзэсгэлэн гаргаж, хувцсны загвартай зураг авахуулах, оролцогчдоос үндэсний хувцсаараа гойсон шилдэг 15 оролцогчийг шалгаруулах, гэр бүлэрийн амралтын газарт амрах эрхийн бичгийн шагналыг хамтран зохион байгуулагч Worley компани санаачлан ивент тэтгэж явууллаа. Мөн оюу толгой наадам 2019 нэг оюу толгой өрөөнд дээр зохион байгуулагдаж, уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа бүх компани тугийг нэг дор байршуулсан нь олонний талархлыг хүлээсэн сайн шийдэл болсон юм. Зохион байгуулалтыг оюу толгой компани сайт, үйлчилгээний хэлтс, Worley компани хамт олон болон бусад нэгж салбаруудтайгаа нягт ажиллаж амжилттай зохион байгууллаа. Та бүхэндээ баярлалаа. Зохион байгуулах комисс. Энэ жилийн наадам түрүү жилийн наадмаас их онцлог сайхан болж байна. Хүчүүд нь дэрта үзэгч олон ихтэй сайхан наадам болж байна. Ингээ миний хувьд бол энэ наадам маань Монгол улсын маань түүх ёс заншлыг харуулсан маш сайхан наадам болж байна. Баяр наадам гэхээсээ илүүтэй бас давхар Монгол өв соёлыг сурчилсан ийм сайхан наадам болж байна. Тэгээд олон сайхан ажилчид маань зөвхөн баярлалаа гэхээсээ илүүтэй бас энэ үйл ажиллагаанд зориулж сайхан Монгол дээд хувцаараа гоёж байгаа нь бас сайхан харагдаж байна. Дараа дөрөв жилийн наадамда ажилчид маань бас үндэсний хувцас, дээл хувцастайгаа маш сайхан оролцоороо гэж бас уриалж байна. Энэ дашин бас энэ олон хоногийн наадмын зохион байгуулж байгаа Camel Site Service-ийн хамт олонтой бас баярлалаа гэж хэлж байна. Говийн нар газраа сурган гарч, эмээний бүхнөөс уягдан хэсэгхэн тогтох өглөөнөөс одод асгарсан тэнгэрийн мичид гялтганан байх шөнийн үдсгэлэн дор бидний ажил зогсолтгүй эргэсээр.